Сайн байцгаана уу залуусаа. За та бүхний өмнө Jafcon баггүй хугацааны дараа та бүхэнтэйгээ эргэн уулзж байгаадаа туйлын их баяртай байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ шив шинхэн нэгэн цуврал бичлэгийг эхлүүлэхээр бэлдээд байна. За тэгээд цуврал бичлэгийн маань зорилго бол мэдээж адал явдлын ирэлд айдсан ирэлд байх болно залуусаа. За тэгээд хүнээс шалтгаалсан одоо аимшигт зүйлж байд юм уу эсвэл одоо буугч өтгөртөө газарч байд юм уу те одоо хаавсаа Америкийн нэг аимшигын агууч байд юм уу эсвэл Японд төр сүнстэй ойч байд юм уу те хэдүүлээ тэнд адал явдлын ирэлд айдсан ирэлд очих болно. За тэгээд шаардлагатай бол тийм газарт бол хоног төрүүлээд явсан ч болно гэж бодож байна. За тэгээд үндсэн бичлэг рүүгээ оръё. Дэлхийн 2 дугаар дайны тухай бол та бүхэн бүгдээрээ маш сайн сонссон, мэдсэн, түүхээ бол мэдж байгаа ох гэж найдаж байна. За дэлхийн 2 дугаар дайн бол үндсэндээ бол хамгийн олон улсыг хамарсан, маш олон хүмүүсийг хамарсан тийм ээ. За дээрэс нь маш их хор хөнөөл хохирлыг авчирсан ийм дайн бол 100 ч хүрэхгүй жилийн өмнө болж өрнөсөн байдаг. За жишээлбэл дэлхийн 2 дугаар дайнд бол 61 улс оролцсон байдаг тийм ээ. 61 улс үндсэндээ бол 2 хэсэгт хуваагдаад тийм ээ. За 110 сая хүн цэрэг татагдсан байдаг. За тэдгээрээс бол 60 гаруй сая хүмүүс амир сэтсэн байдаг. За тэгээд ерөнхийдөө нэг амар гүнзгий ярихгүйгээр та бүгдийг бол мэдж байгаа дэлхийн 2 дугаар дайны тухай бол маш сайн мэдж байгаа болоо гэж бодож байна. За 1939 оны 9 дугаар сарын 1-нд Германчууд бол Польш руу довтолсноор тийм ээ. Дэлхийн 2 дугаар дайны галыг асаажээ. Дэлхийн 2 дугаар дайны галыг одоо өдөөжээ гэж үзсэн байдаг шүү дээ. За тэгээд яг энэ довтлохооны дараа 2 хоногийн дараа бол жишээлбэл тийм ээ. Их Британи болон Франц, Австрали тодорхой улсууд нэгдээд Германы эсрэг бол дайн зарласан байдаг шүү дээ. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны тухай ярихаар тэр тусмаа германчуудын тухай ярихад бол нэг хүнийг бол онцолж дурдах шаардлагатай нэг хүн бол байдаг. За энэ бол Адольф Хитлер. За Адольф Хитлерийн тухай хэдүүлээ товчхон яриа л да. За яг одоо миний амьдарч байгаа энэ Австри улсад бол Адольф Хитлер 1889 онд бол төрсөн байдаг. Хүмүүс ихвчлэн герман хүн гэж андуураад байдаг. Энэ бол Германд үндсэн улс төрийнхөө карьераа хийсэн болохоос биш тийм ээ. Энэ хүн бол Австри хүн юм аа. За тэгээд Адольф Хитлер бол Германы үндэсний социалист ажилтны намын удирдагч. За өөрөөр хэлбэл нацист намын удирдагч хүн байсан. За тэгээ хашир бол 1920 онд энэхүү наци намд бол элссэн байт юм байлээ. Тэгээд ерөөсөө нэг хэн жилийн дараа 1921 онд за наци намын тийм ээ. За Германы үндэсний социалист ажилтны намын дарга болсон байт юм байлээ. 1923 онд бол Германд одоо төрийн ийм их том эргэлт болсон байдаг. Тэгээ тэр үеэр бол Хитлер бол шоронд орсон. За шоронд орж гарч ирээд за тэгээ шоронгоос гарч ирээд за үндэсрэх үзэл за коммунизмын эсрэг ийм сурчлагын ажил тийм ээ. За ухуулах ийм ажлуудыг бол түлхүү хийж эхэлсэн байдаг. За тэгээ дээрэс нь энэ Адольф Хитлер гэдэг хүн бол өөрөө тийм ээ хүний тархийг бол 360 эргүүлэх чадaltaй тийм ярьдаг илтгэгч хүн байсан. За тэрэндээ ч тэр үү тэгээд ер нь бол 1000 хүний өмнө гараад ч тэр 100000 хүний өмнө гараад ч тэр ерөөсөө л хүн болгоныг ингэж асааж чаддаг ийм зөвүүн гар байсан гэж хэлж болно. Du meine Arbeit für richtig hältst, ob du glaubst, dass ich fleißig gewesen bin, dass ich gearbeitet habe, dass ich mich in diesen Jahren für dich eingesetzt habe, dass ich anständig meine Zeit verwendet habe im Dienste meines Volkes. Gib du jetzt deine Stimme ab. Wenn ja, dann tritt für mich ein, so wie ich für dich eingetreten bin. Адольф Хитлерийн үндсэн гол баримтлал бол жишээлбэл фашизм гэдэг ийм үзэл суртал одоо тий улс төрийн үзэл суртал байсан. Тэгээд за фашизм гэдгийг бол хүмүүс бол мэдж байгаа байх. Товчхондоо бол за нэг хүн үндэснийг одоо дөвөөлгсөн улс төрийн үзэл суртал нэг хүний дарангууллын нийгмийн систем юм а. За тэгээд 1933 онд Адольф Хитлер тийм ээ ерөнхий сайд болсноос хойш тэгээд яг цэвэр өөрийнхөө
фашизмын ийм дарангууллын нэг хүний дарангууллын ийм системийг бол бий болгосон тийм ээ. За ганцхан 33 оноос хойш биш 33 он хүртэл бол хашир байнгын ийм ухуулга сурталчилгаа илтгэлээ ингээд тавьсаар байсан юм байлээ. Тэгээд одоо олон жилийн туршид нөгөө уран илтгэгч хүн чинь ингэж явсараа байгаад одоо хүмүүс чинь энэ хүн бол өстой гайхалтай хүн юм байна. Энэ хүн бол өстой мундаг хүн юм байна гэд 1933 онд те ерөнхий сайдаараа тавьчихдаг. 1933 оноос хойш тэгээд Герман улс бол үндсэндээ цэвэр фашизмын Хитлерийн нэг хүний дарангууллын ийм улс болж хувирсан байдгаа. Нэгэнтэй л ийм фашизмын улс төрийн ийм үзэл суртал ийм нийгэмтэй болцсон улсад тийм ээ. За гадны одоо үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд эсвэл тэр Герман улсад амьдарч байгаа гадны иргэд бол маш том аюулд орсон байдаг. Германд амьдарч байгаа хүмүүс бол маш том дарангуул ийм шахалтанд орж эхэлсэн байдаг. За тэгээд дэлхийн 2 дугаар дан эхэлснээс хойш бол ерөнхийдөө бол энэ фашизм гэдэг улс төрийн үзэл суртал тийм ээ энэ нийгмийн систем нь өөрөө бол бүр улам даймжирсаар одоо маш хэрцгий байдалд бол шилжсэн байдаг. Энэхүү дарангууллын системд одоо хилмигдсэн дарангуулалд өртсөн боолчлогдсон одоо нийт 17 сая гаруй хүн гэж одоо бол тоо баримт бол байдаг юм байлээ. Тэгээд 17 сая хүнээс жишээлбэл 6.3 сая нь бол дан ганц одоо еврейчүүд байсан гэж одоо түүхэн тэмдэглэгдэн үлдсэн байдаг шүү дээ. Герман улс бол тэгээд дэлхийн 2 дугаар дан эхэлснээс хойш үндсэндээ Германы одоо эргэн тойрны улс, Европ дахь улсуудыг бол ингээд эзэлсээр л байсан те. Тэгээд улам хүчрэгцсээр л байсан. Тэгээд одоо Германд амьдарч исэн одоо үндсэндээ гадаадын иргэдийг тийм ээ еврейчүүдийг бүгдийг ерөнхийдөө бол өөрсдийнхөө эрх ашигын төлөө боолчилж үхэн үхтэл одоо эцсийн хүч хөдөлмөрийн эцсийн одоо хүчийг дуусах хүртэл одоо хүчийг сорж боолчилж ажилуулна гэсэн одоо тийм зорилгыг бол өөрчилж байсан. Тэгээ түүхэн кинон дэр ч гэсэн гардаг шүү дээ. Хитлерийн тухай кинонууд те өөрсдийнхөө одоо Германд амьдарч исэн одоо ерөнхийдөө Европт амьдарч исэн ганцхан Германд ч биш шүү. Европод амьдарч байсан еврейчүүд ингээ гадны одоо иргэдүүдийг тийм ээ бүгдийг цуглуулад тэгээд өөрсдийнхөө одоо тэр барьсан хорих лагертаа аваачаад за сүүлдээ бол одоо тэр хорих лагерт хоригдож байгаа хоригдлуудаар үндсэндээ хорих лагеруудаа бариулж эхэлсэн юм байлээ. За тэгээд хамгийн их хилмигдсэн хамгийн их олноороо одоо алуулсан хороогдсон хүмүүс бол еврейчүүд тийм ээ. За дэлхийн 2 дугаар дан эхэлсний дараа бол Германд болон Германы одоо ойролцоо үндсэн эдэлсэн орнуудаараа 1000 орчим үндсэн одоо том маш том юм концентрашн лагеруудыг хорих лагеруудыг одоо барьсан байдаг те. За тухайн үед хорих лагерт ямар хүмүүс очдог байсан бэ гэхээр ямар ч тийм шүүхийн одоо шийдвэрээр шийдвэрлэгдээгүй хүмүүсийг шууд ерөөсөө аваачдаг, үг дуугүй аваачдаг тийм л газар байсан. Тэгээд анханасаа бол ерөнхийдөө бол угаасаа хүмүүс хорхол зорилготой баригдсан одоо zusätzliche Gefängnis гэж ярьдаг юм лээ. Тэгэхээр одоо нэмэлт үндсэндээ бол гадны иргэдийг одоо аваачих тий одоо гаднаас хурж ирсэн суурьшихаар одоо гадаадад одоо цагаачлах ч юм уу суурьших гад ирсэн хүмүүсийг одоо тэнцээ аваачууд ажилуулж хорих одоо тийм зорилготой баригдсан юм байл л дээ. За нийт 17 сая хүмүүс алагдсан гэж ярьж байгаа боловч 6.3 сая нь еврейчүүд тийм ээ. Эдгээр хүмүүсийг системтэйгээр ийм гаргалгаатайгаар төлөвлөгөө гаргаж агаад хороосон байдгаа. За энэ бол маш аимшигтай үйлдэл. За тэгээд одоо бол дайн болж байгаатай холбогдуулан бас за айдас гэдэг зүйл бол тийм ээ. Орчин цагт ерөөсөө сүнс буг чөтгөр биш болчиход байгаа байхгүй юу? Яг хүнээсээ л айх болчиход байгаа маа. Хүнээсээ энэ оюун ухаанаас гарч болох тэр шийдвэрүүд жинхэнэ айдас аимшиг болчиход байгаа байхгүй залуусаа. За тэгээд Европ дээр бол 1000 орчим concentration лагеруудыг барьсан байдаг. За эдгээр нь бол зөвхөн main concentration лагер гэж байгаа шүү. За би буруу уншаагүй бол 44000 орчим жижиг бусад лагерууд барьсан тэнцээ бол хүмүүсийг боолчлсоор байсан гэж болдсон байсан. За би буруу уншааг бол шүү. За тэгээд тэрхүү хорих лагер руу бол өдөр болгон ерөөсөө л ингээл гэртээ одоо ингээл амьдарч байгаа нормал хүмүүс байж байгаа шүү дээ. Ерөөсөө дайрж ороод
бүх юмнуудын дээрэмдээл номнуудын шашин шүтлгийнх нь номнуудын шатаагаад эмгчүүдийн одоо хүчрхийлээд бүр утгаа алдаж ирсэн гэж хэлэхэд бол болно. Ер нь бол утгаа алдсан. Тэгээд тэдгээр хүмүүсийг тийм ээ богооноор өдөр болгон богооноор ерөөсө байнгын хорих лагер руугаа ингээл зөөж исэн. Ингээл еврейчүүдийг гадаадуудыг ингээл ерөөсө зөөсөн. Ямар ч үгийн солио байхгүй. Тэгээ та нар боддоо үшээ хүний ирэх мэрх ингээд ярих марих бол ерөөсө уучлаарай. Ямар ч ерөөсө уучлаарай. За яг хуу фашизмын үзэл сурталт бол бид эмэгтэйчүүдтэй бол зөв ёсны харьснаа гэж бол амласан л байдаг л тэгж л одоо заалт байдаг юм бэ л дээ. Гэхдээ бол эмэгтэйчүүдтэй хизээч зөв ёсны бол харьцаагүй. За тэгээд тэр хорих лагерт юу болж исэн бэ гэхээр цэвэр хүмүүсийг боолчилж, ажилуулж, онц хэрцгий байдлаар алж, тийм ээ, хороож. За дээрэс нь хүний одоо биеийн эд эрхтнийг одоо судалж ямар ч шалтгаангүйгээр одоо биеийг хагалж нээж, за ангаахын туршилт хийж, тийм ээ. За шив шин одоо ямар нэгэн пензлинч байт юм уу эм гаргаж авсан бол тэдрийгэ хүмүүс дээрээ туршиж, за дээрэс нь бүр хор туршиж үздэг байсан байгаа юм шүү. Аимшигтай. Хор туршиж үздэг байсан гэ та нар бодолтой. За хорих лагерт хоригдож байсан хүмүүсийн одоо хүний амь бол үндсэндээ бүр нохооны амнаас 7 дор болцсон тийм цаг үе бас байсан. За тэгээд миний амьдарч байгаа энэ улс болох тийм ээ Австрт болвол үндсэн том одоо центр хорих лагеруудын нэг маш том хорих лагер бол байдаг. Тэгээ энэ бичлэгээр бол хэдүүлээ тэрхүү хорих лагерт очиж үзэх юм аа. Яг хорих лагер нь бол ерөнхийдөө ямар шүү байсан, яаж хүмүүс нь одоо тэнцээ яаж чухан байдаг байсан те ерөнхийдөө бүгдийг үзий харъя гэж бодож гин. Тэгээд за Австри улс бол ерөнхийдөө Адольф Хитлерийн яг төрлөх нутаг. Энэ улсад бол тэр хашаар төрсөн Мао тавуулсан гэж одоо хорих лагерт төлөө яг одоо очиж үзэх болно. За тэгээд тэр хорих лагерт бол үндсэндээ 200,000 орчим хүмүүс хоригдож байсан. Тэгээд 100,000 орчим нь ертөнцийн ёс бус чамаар хэрцгий байдлаар тий алуулсан. За зарим нь бол үндсэндээ ажил хийгээд ядраад туйлдаад, зарим нь хөлдөөд янз янзын байдлаар ерөөсөө л маш харамсалтайгаар за хүний жам ёс бусаар нас борсон. Одоо тэр баримтчилгааны явцад бол мэдээж тий Австрт баримтчилгааны явцад бол хэр их хүн тухайн үед алуулсан. Одоо тэр хорих лагерт жишээлбэл тий ямар хүмүүс хэр их хүмүүс бичиг баримтгүйгээр очоод тэгээд бичиг баримтгүйгээр насвараад ингээд явсныг бол тэр тоо баримт бол тодорхой бус. Мэдээж маш их хэмжээгээр илүү байх нь бол тодорхой. За ямар ч тач бичиг баримттай, пассворттай бүртгэгдсэн хүмүүс нь бол 200,000 гаруй хүмүүс байдаг гэж бичигдсэн байдаг юм бэлээ. Ганцхан одоо интернетээс би судалсан юм зүгээр л нэг бичлэг болгоод ярих биш те. Би өөрөө бас ингээд очоод тэнцээ үзээд те өөрөө мэдрээд сэтгэлдээ ингээд та бүхэнтэйгээ бас хуваалцаад ингээд явах бол гол зорилго бас оршиж байгаа. За тэгээд бүгдээр яг одоо за 200,000 гаруй за зөвхөн албан ёсны тоогоор шүү. 200,000 гаруй за еврейчүүд болон бусад гадаадын иргэд тийм ээ хоригдож боочлогдож байсан тийм ээ. За тэгээд амь насаа алдсан тэрхүү аимшигт хорих лагер руу бүгдээрээ яг одоо очиж үзцгээе. Тэгээд замдаа гарцгаая. За өдрийн мэнд guys тэгээд хорих лагер дээр хүрэлцэн ирсэн байна. Вен хотоос 200 км үндэсэндээ машинаар яваад хорих лагер дээр үрсэн байна. Тэгээд өнөөдөр бол нэлээ хүүтэрчлээ. Яг одоо бол цас орж байна. Өнөөдөр бол тэгээд нэлээ бас сэрүүхэн юм бүүдгэр өдөр байна. Тэгээ бас ийм газар ирсэн болохоор бас мэдрэмжийн хувьд ч гэсэн айгүй ойролцоо хүнд мэдрэгдэж эхэлж байна. За тэгээ өнөөдөр бол манай найз хамт явж байгаа. Тэгээд найзаагаа та нартай танилцуулъя. За хай гэрвш. За сайн байцгаана уу? Хай тийм найз бас зураг авдаг байгаа. Маш гоё зурагч юм залуу байгаа. Тэгээд өнөөдөр бол энэ үндсэндээ бол энэ орчин бол маш хүнд энергитэй юм олон хүн бас тий
амьдралын ёс бус жамаар ингэж өгөж өргөцсөн ийм хүнд нэрхтэй газар учраас бас найзтайгаа хамт ирэхээр шийдсэн байгаа. Тэгээд бүгдээ орцгоё. Ямар ч тааш тэгээд concentration lager Mauthausen гэдэг та нар интернетээр Google дээр таах юм бол олдох байхаа. Тэгээд бүгдээ орцгоё. За яг төв болгоных нь хажууд бол нэг ийм бассейн шиг зүйл байт юм байна. Бодвол одоо тэгэл энд хоригдчихсэн хүмүүс эсвэл одоо юу гэдэг цэргийн дарга нар одоо цэргүүд те одоо энэ бас энэ тэгэл ордог байсан байх гэж бодож байна. Надаасаа болохос нэлээд том юм байна. Тэгээд ийм том өндөр хашаатай. Тэгээ хашаа нь бол дээгүүрээ ийм тортой байгааг та нар харж байгаа. Би та нарт торыг харуулъя бас те. За тэгээ гаднаасаа бол нэг иймэрхүү. Тэр дээр бол одоо тэгэл хүмүүс юу яадаг л байсан мэл үү те. Одоо ийш тийшээ яснууд одоо ирж гин үү, гадны хүмүүс ирж гин үү гэдэг одоо тийм мэдээлэл өгдөг хүмүүс тэр дээр зогсдог байсан болов гэж бодож байна. За ингээд төв хаалгана ингээ харагдчихэв. За тэгээ бүгд орцгоо. За том хаалгаар нь яг төв хаалгаар нь орж ирэнгүүт нэг ийм том талбай бол харагдчихэв. Мэдээж энд бол машины гаражууд гэмээр ийм хаалганууд бол байна. Тэгээ шиг бол мэдээж машина тавьчихдаг. Энэ талбайд бол тэгэл мэдээж цэргийн жигсаал мөсөл хийдэг байсан болоо гэж бодож байна. Тэгээ энэ лагер бол бас нэлээд том учраас тэгээд цаашаа бүгдээрээ бас харъя тийм ээ. За малгай өмсчлөө. Аимшигтай хүүтэн байна өнөөдөр. Цас орж байна. Өнөөдөр бол 4 сарын 2-ны өдөр байгаа. Тэгээ та нар энийг харж байгаа бах. Энэ бол хардаа. Энэ одоо ингээ дээгүүр нь энэ хаасаагүй юм юутай одоо юу гэдүүлээ? Хаалттай юм өргөстэй юм хаалтууд бол байгааг харж байгаа. Төрөний орж ирсэн газар чинь энэ харагдчихээн том талбай. Тэгэл яг энэ чинь ингээл шатаар дэшээ гарч ирэнгүүт энэ чинь үндсэндээ яг бас ахаад ийм том хаалга харагдчихээн. Нойрхлагаар хоригдчихсэн хүмүүс яг үндсэндээ бол хоригдчихсэн хүмүүсийн байрлаж исэн байрнууд нь бол энэ чинь харагдчихээн. Тэгэл яг одоо энэ хаалгаар ороход үндсэндээ одоо юу гэж хэлэх юм бэ? Байрладаг байсан гэх юм уу? Унтдаг байсан. Тийм унтдаг байсан газар барилгууд нь одоо энэ чинь харагдчихээн. Тэгэл та нар одоо киномын дээрээс харж л байсан бах одоо орхилагарт мангар олуулаа ингээл те ингээл шахацалтаал ингээл давхар орон дээр ингээл унтаал тиймэрхүү юм бас дүр зураг та нар харж л байсан бах. Тэгээд яг тэр хэсэг нь бол харагдчихээн. За тэгээд энүүгээр байгаа одоо энэ барилгууд бол үндсэндээ бол яг тэр чигтээ энд харагдчихсан хүмүүс унтдаг байсан те одоо амардаг байсан тийм л газар нь харагдчихээн. Salzburg-ийн Pongod баригдаад энэ 4 хүмүүс Salzburg-ийн Pongod баригдаад 1944 онд ийшээгээ авчираад энд ч цаазлуулсан байна. Энэ ч бас ингээ хэнгт. Одоо энэ нацинуудын эсрэг тэмцэлдсэн 4 гинэ тэмцэлдэж байж байгаад баригдаад зайлвал энэ дэмэ алдчихтай. За энэ өөр бол ерөнхийдөө бол дандаа дурсгалын энэ янз өөр улсуудын юмнууд баг шиг байна тий. Тэгээ энэ лагерт чи яг зөвхөн еврейчүүд гэхээсээ илүү ингээд бас өөр улсаас бас ингээ хэлмэгдээд ирсэн ч үт юм уу те. Энэ олон 100 мянган хүмүүс дотор ч бас аль өөр улсын хүн явж байгааг тэр гэхүү тэгээд яг энэ хоёр бол тэгээд өөр улсаас өөр улсын одоо иргэдийнхэн те нас орсон хүмүүст дурсгал болгож одоо иймэрхүү юмуд бас байж байна. Энэ жишээлбэл Казахстаны иргэд, энэ ч Армени иргэд гэж байна. Казахстан, Армени, тэр Туркийн хүмүүс байна. Тэр тэнцээ одоо хятад байна одоо. Хятадын иргэд. Хятадууд бас байсан байх нь байна. Тийм байна. Хинээс хятадын иргэд энэ ч бас хэлмэгдэж аймаа алдсан. Аз хүмүүс бас тэгэхээр байдаг байсан байх нь санал юм тий. Хаа байсан Кубаны хүмүүс хүртэл байна шүү дээ. Куб хүмүүс бас байна. Яг тэгэл тухайн үед яг ингээл зүгээр энгийн хотод амьдардаг байсан хүмүүсийгээ тэгэл тэр чигт нь барьчилж байгаа тэгэл
ямар аль улсаас ирсэн ямар хүмүүс байхыг тэр гэхүү те. За тэгээ бүгдээр дараагийн байшин руу орцгоё. Тэгээд энэ бол яг хүмүүс амьдардаг байсан юм байшин юм шиг харагдаж байна. За. Энэ одоо яг л одоо амьдардаг байсан өрөөнүүд нь ингээд гацж тахсан шүү дээ. 0 юм уу? Энэ 0 юм шиг харагдаж байна. Энэ 0 юм шиг харагдаж шүү дээ. Энд чи яг 0-ын сул төрнүүд байдаг байсан гэж магадгүй юм. Тийм байна. Тийм байна. Ингээд яг 2 3 4 ингээд юм ойрхон юм уу тий? Тийм байна. Амар ойрхон сууж баах юм. Тийм. Яг баг ингээд зэрэгцээ суух юм шиг баг. Мөрөө нийлүүлээд. Над чигийн мөргөн гарууд бол ерөөсөө зайгүй юм суух юм шүү дээ. Ийм ойрхон зайтай нойлууд байсан гэж чинь баг зэрэгцээ суудаг байсан юм байна л та. За тэгээ ер нь бол ингээд тэр үедээ байсан яг хүмүүс яаж хэрэгэлдэг байсан яг тэр чигээрээ ер нь бүх юм байгаа бах юм чи. Ер нь бүх юм тэр чигээрээ байгаа. Тэгээ зарим газар бол хүмүүсийн хоригдож явах хугацаанд те бичсэн хан дээр сэлсэн үг мөг те одоо юу гэдэг тиймэрхүү юмнууд нь хүртэл байдаг гэж надад хүмүүс бас хэлжсэн ийшээ явна гэхэд надад хэлжсэн. Тэгээ тэрийг бол одоо хэдүүлээ олж харах бах гэж бодож байна. За энэ бол бодвол одоо эмгтээчүүдийн угаалгын өрөө юм шиг байна. Тэгээд ийшээгээ орохоор одоо яг унтдаг байсан өрөө юм уу. Тэгэл энэ зааланд бол үндсэндээ яг хүмүүс нь одоо харагдчихсан хүмүүс унтаж амардаг байсан юм шиг байна тийм ээ. Тэгээд гэрээ юм хэлчихсэн юм яасан юм. Энэ айгу нэмэх юм өвөл бол амар хүүтэн байдаг байсан. Одоо энэ ханыг хараад үзэнгөө зөвхөн айгу энэ ганцхан мод тэгэл болоо. Тийм. Зүгээр л мод. Тэгэл өвлийн яг жилийн 4 үйлэлт бол яг л мод. Энэ цонх мохын харалтаа ямар ч дулаал байгаа байхгүй. Тэг ингээл юу вэ? Ингээл шууд гадаа чинь тэгээд хөдөө дээрээс нь тэгээд өвөл мөвөл бол бас амар хүүтэн болдог байсан нь бол тодорхой байна. Халаалт үүж явахгүй гал төлдөг юм өртөөс юу ч харагдахгүй. Тэгээ халаалтын тал дээр юу ч байхгүй. Халаалт бол өндөө ямар ч халаалт байхгүй. Тэгэл чаас хүмүүс ч дээрээс нь юу яадаг гэсэн мэт. Одоо нэг өвлийн нэг хувцс гэдэг юм байхгүй нэг кино дээрээс харахад бол нэг хачаа нэмхэн нэг даавн хувцастай тэгэл нэг хүүртэг өмсчөөл ажиллаа хийгээл байсан. Тэгж л харагддаг байсан санагдчихт тий. Эйгүүл байна да. Тэгээ ингээд дотор нь орж ирээ зогсож байхад бол бас нэлээ сэрүүхэн бас эвгүй сонирхолтой мэдрэмж бас төрж байна. Мэдээж ч нөө олон 100 мянган хүн бас амьдарч исэн амь өргөцсөн газар бол ямар л энерги ямар л тийм эерэг энерги байвал гэж тийм ээ. За тэгээд энэчнээс ингээд гарангууд ингээд та нар хашаа харагдаж байгаа. Ийм хашаануудтай юусэн ингээд хасаагүй хашаатай тэгээд гарах холдох бултах боломж бол үнэндээ харагдахгүй шүү дээ. Тэ? Бултчих бултах боломж бол үнэндээ харагдахгүй шүү дээ. Тэгэл за одоо энэчнээс тийшээгээ ингээ гараа ийшээгээ бултъя гэж бодоход тэгэл тэнцээ ингээл нэг цамхаг байж энэчнээс бол буутаа хүн мэдээж хардаг л байсан байлгүй. Эсвэл яг эсрэг талд нь ингээл дөрвөн талдаа цонхтой юм цамхгууд байгаа байхгүй тий. Тэгэл дөрвөн тишээ ингээ бараг харцдаг байсан юм шүү. За энэ дараагийнх нь хүмүүс зүгээр амардаг байсан газар ч тий. Байшаа. Дараагийнх нь хүмүүс унтдаг байсан. Тийм ээ. Энд бол яг ингээд бүр араа. Яг хаана юу байгаа нэг харуулсан юм том мап. Спортын холбоотой байсан юм байна. Энэчнээс жоохон зайтай юм шиг. Тийм ээ. Гэхдээ мангар том байна шүү дээ. Одоо хэдүүлээ бол энэ энд явж шүү дээ. Хүн үү? Тий. Одоо хэдүүлээ бол энд явж байна гэхэд бол яг үндсэн лагер нь бол ийм том харагдаж байгааг та нар харж байгаа. Энд чи яаж унтдаг гэсэн зураг юм. Тийм. Энэ зураг юм. Гараар зурцсан юм зураг байна. Амар том хараг ясаарсан юм биш үү? Яг тэр үед тэг ингэ унтдаг байсан юм шүү. Тийм шүү дээ. Хүүхдүүдтэй.
Энэ яг оригинал зураг нь 1945 оны 6 сард авсан юм зураг нь та. Яг энэ өрөөнд бол ингээл орнуудаа давхар орнуудтай ингээл зэрэгцүүлээл тэгэл хүүхдүүдтэйгээ тэгэл ерөөсөө мангар олон нэг дор ингэж унтдаг байсан. Ийм зураг нь бол хийж тэ 45 онд авсан юм зураг байна. Энэ ч явж байна одоо хэдүүлээ. Энд явж байна. Тэгээ одоо хэдүүлээ шууд эсрэг тийшээ галтгуу руу орно. Галтгуу руу орсны дараа шорон руу орсон ч яах вэ, тийм ээ. Энэ юу юм шүү? Угаалгын өрөө юм шүү. Өстой гарны өрөө яваадаг аа. Нэгдсэн ерөөсөө нэг том ийм баан шиг юм тавиал тэгэл энчээрээ бараг бүгдээрээ гарнуураа бөөндөө ингэ тойр засчаад угааж маадаг гэсэн шүү. Маа тоосон би ирээд нэгцэн бааш би өөрийгөө энэ дэрснээс өөрийгөө угаахаа болсон. Тэгээд өглөө эрт босч хүүтэн усаар бие угаах хүч чадал надад байгаагүй. Зүгээр явчих. Одоо би мотоосонд ирээд өөрийгөө угаахаа байсан ягаад вэ гэвэл би өглөө эрт босч одоо бие угаах ямар ч хүч чадал байхаа байсан. Тэгээд бас усан ч гэсэн бас яг мөс шиг хүүтэн байсан гэж бичсэн байна. За ийм бичиг байдаг. Англид залуучууд стоп болж байгаа юм шин үстэй. Роман Фриста гэдэг хүний хэлсэн үг байна л та. Өглөө энэ ваш гоймэн Herste morgens hektisches Gedränge. Айгүй шахацалттай л шахацалтаж тэгээ ер нь бол ингээ баахан л хөл хөдөлгөөн ихтэй. Тэгээд түргэн хугацаанд бас мэдээж амжих ёстой тийм ээ. Вот энэ урд харагдаж байгаа галтгаа. Тэгээд энэ бол шорон юм билээ. Дотроо дундаа бас хэрэлдэж зодтолдож барьдаг хулгай хийдэг юм байсан л байх л та. За энэ галтгуул нь бол орох одоохондоо боломжгүй юм байна. Тэгээд энэ ч засвар хийж байгаа юм шиг үнэ. Ямар хүнд гарууд нь шорон дотроо орчоод дахиж харагдах юм бол. Харин тий. Ийм л одоо хэрцгий одоо юу мэрч юм бэ? Хөгийн бас юм үйл явдал 100 ч хүрээгүй жилийн өмнө болсон биш үү guys. Өөшөө орж болж шít те. За өдрөдөө шоронлоо н орцгоё. За. Бүртгэл хийдэг өрөө. За энэ нүгэл бол айгүй харагдчих та. Ингээд тэдүүрүүтэй 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэг чинь 18-аар 24-тэй юм шиг. Нөгөө талтай бас байна шүү дээ. Энэ хэсэгт бас байна. Энд гэхдээ хан гэхдээ ийм шаранхтай байгааг бахтай дээр үед. Энэ байсан бохоо энэ хамгийн амар бүр унтсан. Энэ өнгөрөө байсан. Бас гэхдээ бүр тийм ч амар дээр үеих биш дээ. 45 оны. 45 тийм харин 100 жил хүрээгүй байхгүй юм дээ. 80 жилийн өмнө дээ. Нэг угаасаа тэгээд ханных нь зураг мургийн солиод юу аачих юм бол тэгээд яг үндсэн анхныхаа шинж төрхөө алдагдчих шүү дээ. Тэгээ нэг түүхэн гэдэг байдлаа алдчих учраас ер нь бол яг л ханны өнгөн ч гэсэн яг тэр чигээрэл байгаа байх гэж бодож шүү дээ. Нөгөө шоронгийнх нь өрөөнүүд нь жижиг ийм цонхнуудтай. Тэгээд одоо цаанаар тааруулъя. Тэгээ нэг тийм төмөрнүүдтэй бас гаднаасаа ингээд
юу яатсан юм л үү. Доотлын шар руу бас орж болт юм шиг шүү дээ нүгээр яа. Энэ доор нь айгу тийм зойрны шиг шар байсан. За энэ цонхоор харангуут айгу доор юм өрөөнүүдээр. За тэгэд хэдүүлээ шоронгийнхан доотлын давхарлуу орж үзье. Оо за энэ чинь 100 шиг юм байна. За энэ өстө нэг эвгүй юм орж ирж шít. Наад чи нэг би наадахна чи яг үнсэн шүү. Юу вэ? Энэ 100-нд бол яг хүмүүс шатаадаг байсан. 100. Тэр чи бүр амар том биш юм. Энэ цогц шатаадаг байсан. Тийм, ерөөсөө одоо юу гэдэг энэ хүмүүсээ энд амин өргөцсөн хүмүүсээ бараг ишээгээ ингээл энэ шатаачдаг байсан. Би бол тэгж л унсчлээсэн л дээ. Амар юу. Энэ бол хүн багтахаа гэдэг. Харин тийм би яг харахад бол энэ ч хүн шатаадаг байсан гэж бичсэн байсан байхгүй. Урд нь ер нь бол энэ ч юу гэж хэлсэн бэ? Ямар ч тийм хүн шатаадаг байсан юм бичээг байна тийм. 1940 оны 5 сараас хойш завсар зайгүй ердөөсөө байнга ажилладаг байсан 100 гэнэ. За энэ нэг юм байгаа. Энэ дээр бол яг одоо цогцнуудыг одоо биеийг онгойлгож судалгааны журмаар бас ингэж ажилладаг байсан гинэ. Энэ одоо цогцнуудаа сэрүүхэн байлгаж нэг хадгалдаг байсан байна. Хадгалдаг байсан. Лайк кюр тийм шүү. Энд чинь хоёр талаар энэ хоёр талаар ингэж хэдүү байдаг гэсэн л үү дээ. Цогц хадгалдаг байсан юм шүү. Тэ дээр үед ч одоо нөгөө хөрөгч гэж байхгүй байсан. Тэгээд яг газар доор тэгэл хамгийн сэрүүхэн өрөөнд хадгалдаг байсан юм шүү. Тэ яг эн чинь бол цогцнуудаа бараг яг тэр шатаадаг байсан. Тэр үнэн юм шүү. Бичээгүй бас тэр. Тэрийг яг бичихгүй л дээ өгшөө. Тэр чи яг юу юм чинь? Тийм байна уу? Нууцаар хийдэг байсан юм чинь. Тэр нугасаа яг хүмүүс хийдэг байсан тэр нөгөө юу байх вэ? Тийм том ширээ шиг юм. Тэгээ энэ чинь ингэж цогцнуудаа хадгалж байгаа л судлахын ийшээгээ оруулж судлахын судлаал тий. Ийшээгээ оруулж нээхийн нээд судлахын судлаал тэгэл 100 руугаа хийж шатаагаал алдаг байсан юм шүү. За яг тэгж л таарлаа. Тэгээд энэ чинь цогцнууд хадгалдаг, тэгээд цааталт нь судалдаг, тэгээд шатаадаг. Ийм процесс бол явдаг байсан нь бол тодорхой харагдаж байна. Угаасаа тэгж онлайн интернетээр бол тэгж бичсэн байсан угаасаа. Гэтэ яг тиймэрхүү мэдээж тайлбар нууцуудыг бол мэдээж энэ бичихгүй нь бол тодорхой. Бичээгүй байна. Интернетээр хайгаад судлаад үзэх юм бол байгаа. Тэгж бол би уншсан шүү. Яг тэгж л энэ чи хоригдлоо харагдаж байна гэсэн юм. Тийм шүү. Яг энэс ингээл олсоор дүүжилчдэг байсан юм байна л та. Энэ одоо татдаг юм шүү дээ. Ингэж татдаг байсан юм байна. Гүйлт. Тийм баха. Хоолоогоор ингээд юм хийчээд тэгээд татаад ийшээ татаад энэ ч нөлөгчдөг. Тэгэл энэ ч яадаг дүүжлэгдээд амиа алддаг байсан юм байна. Дүүжлэгээр нь өөрөө хараа. Энэ чи ахаад нэг хоёр шиг гэдэг байсан юм шүү. Гурав ч байдаг юм шиг та. 3 хүн зэрэг дүүжилдэг юм. Хоёр талаас нь ингэж татаал. Харин тийм. Дүүжлэгээний өрөө ингээд тусдаа байсан гэдэг нь жоохон хөгийн те. Ингээл дүүжлэгээний өрөө. Энэ зөвхөн харахны бол энэ чи зөвхөн ганцхан тийм өндөр таацтай байгаа байхгүй. Тий. Ганцхан өндөр таацтай яасан ч нөгөө дүүжилж болохоор байг намхан таацтай газар юм байна. Өдөр ч гэсэн ер нь л ингээд толгоогоо дандаа ингэж бүхэж явахгүй л айгүй намхан юм байна. Та нар ингээд харж байгаа. Чи ч өндөр доошоо ингээд шатаар гоо юм баг. Миний толгоо цахахаар байгаа. Энэ яг дүүжлэгээний хэсэг, дүүжлэгээний өрөө. 42 оноос эхэлж дүүжилж эхэлсэн гэхээр 49 он гэхээр 7 жилийн хугацаанд үндсэндээ бол те 7 жилийн хугацаанд 42 оноос эхлээл яг одоо энэчнээс ингээл хаана энэ мод энэчнээс ингээл 3 хүн дүүжлэх юм нөх байна. Тэгээд энэ тэгэл тасралтгүй л ерөөсөө тэгэл 42 оноос хойш 7 жилийн хугацаанд цааз ялыг энд гүйцэтгэдэг байжээ. Аимшигт. бас карантин. Карантин нэ.
Дараа энэ ч өгсөн байна. Тэгээ мэдээж тухайн үед ингээл оригдож байгаа нөхцөлд бол тий яг ингээл тэсгэл алдаатчуд юм уу одоо юу гэдэг юм бөөндөө нийлж байгаа л бослог гаргадаг тий тэмцдэг тиймэрхүү тохиолдлууд бол мэдээж байсан нь бол тодорхой. Тэгээ яг энэ хэсэг бол энэ чи 3 интернет гэдэг нь одоо 3000 хүүхнүүд энэ чи хоригдсан юм байна. Энэ чи гадаа. Тийм 3000 гаруй хүүхнүүд хоригдсон. Гадаа ингээд төгжигдээд айгүй олон улсын хүүхнүүд байна гэж. 3000 гаруй хүүхнүүд. Тэгэхээр энэ ч хоригдчихсан хүүхнүүд бол одоо тэгээд бараг ил байгаа юм шиг зүгээр өмсөх хувцс. Тэмцэл нөгөө нацинуудын эсрэг тэмцэлдчихсэн хүүхнүүд гинэ. Одоо бүсгүйчүүд л гэдэг. Бараг л ирж байгаа юм. Тий. Бараг одоо шийтгэл юм шүү бараг карантин гэдэг чинь. Тэгээд эдгээр бол түрүүний тэр дотор халаалтгүй ч гэсэн тэр дотор унтах ирэхгүй. Ерөөсөө ингээл жилийн 4 улиралтай баг ингээд гадаа байдаг гэсэн юм шүү. Хөлдөж өхнүү байна уу хамаагүй хайч. Тий. Хөлдөж өхнүү байна уу хамаагүй. Яг энэ доошоогоо ингээ оронгууд нөгөө нэг шатаадаг өрөө мөрөө байгаа байхгүй. Энэ бүр амар байлаар бодлогын чанартай угаасаа анханасаа барьж байгаа бас тий. Цаашгаа явж үзэх үү? Үзье. Цаашгаа явж үзье. Тэгээд бас нэг зүйлийг хэлээ л да. Одоо тэгэл энэ бол Герман, Австри одоо Европ даяар түүхэн тэмдэглэгдэн үлдсэн энэ бол маш том хард холб тийм ээ. Хүний ёсонд байж боломгүй хэрцгий үйлдэл ингээд Европ даяар, дэлхий даяар ингээд үзэн ядаад тий бараг тэнцээ ямар нэгэн байдлаар одоо би жишээлбэл Герман хүн байлаа гэж бодоход миний өвөө ч юм уу өвөөгийн аав ч юм уу тий одоо энэ ч ажилтдаг байсан ч юм уу ямар нэг үйл ажиллагаанд нь оролцдог байсан байж бас болно шүү дээ тий. Тиймэрхүү хүмүүс бол өөрсдөө бараг маш нууцлдаг байхгүй. Энэ бол ичгэвтер үйлдэлээ тий. Энэ бол хүний ёсонд үлдэгжсэн түүхэн хамгийн новшин үйлдэлүүдийн нэг. Тэгээд ямар нэгэн байдлаар энэ ч холбогдохоос хүмүүс ингэж имиж аль болох зай барьж хахад юу хэлэх гэжсэн гэхээр Монголд бас нөгөө нэг залуучууд байгаад байгаа шүү дээ. Одоо баруун гараа өргөөл одоо мэдлдэг ч юм уу тий. Тэгээ би дээр ингээд Германы нэг нэвтрүүлэг үзээд явж байсан чинь тэр залуучуудын бичлэгийг YouTube-ээс ингээд хараад Монголд ийм залуучууд байна гэдэг нэг тийм мэдээлэл бэлтгэгдсэн байсан аахгүй. Guten Abend und herzlich willkommen zum Auslandsjournal. Sie haben dunkle Haut und schmale Augen und sehen ungefähr so arisch aus wie Adolf Hitler selbst. Sie galten ihm als minderwertiges Volk und dennoch haben jetzt einige Mongolen Hitler im Hirn. Sie brüllen Sieg heil und kämpfen mit Reichsadler und zurechtgebogener Rassenlehre gegen die als übermächtig empfundenen Chinesen. Die dünn besiedelte Mongolei ist reich an Rohstoffen und zieht immer mehr Chinesen an, als Arbeiter oder Investoren. Die Sorge vieler Mongolen, der 500-mal so einwohnerstarke Nachbar könnte sie wirtschaftlich und kulturell erdrücken. Anne Gellinek über alten Wahn in neuen Anhängern. Sie nennen sich der Führer oder großer Bruder und marschieren selbstbewusst über den Platz vor dem Parlament in Ulaanbaatar. Die Nazi-Embleme an ihren Uniformen sind kein Zufall. Die Kampfspuren im Gesicht auch nicht. Wir sind die Zukunft der Mongolen, sagen sie in unsere Kamera, und ihre Parolen klingen schockierend vertraut. Sie haben sich mehr abgeschaut als Hakenkreuz und Reichsadler. Ihr Vorbild heißt tatsächlich Adolf Hitler. Neonazis auf dem Vormarsch in der Mongolei. Neo-Nazis. Oh yeah, I love the story. They are taking over Mongolia. Yeah. They're not taking over, but there is a large neo-Nazi movement taking place in Mongolia, and they like to call themselves the White Swastika. And they are against China. What's their, how do you say their name? Please. No, give it a shot. Why don't you give it a shot? Sagankas! I guess. That's actually pretty good. Maybe that is how it's pronounced. Sagankas! Тэгээ монголчууд гэдэг байна шүү. Цаана энэ ч монголчуудын нэр яваад байгаа байхгүй юу. Дэлхийн нийтээр нацистуудыг тийм ээ. Одоо эдний хийсэн үйлдэлүүдийг үнэхээр дэлхийн нийтээр жигшиж байхад тэгээ дээрэс нь хүмүүс нь тэнтэй ямар нэгэн байдлаар холбоотой хүмүүс нь хүртэл өөрсдөө зайлсхийж байхад монголчууд тэрийг дэвргээд СС гэсэн тэмдэг зүгээд ингээд яваад байгаа нь бол энэ бол ямар ч байж боломгүй зүйл шүү. Хэрвээ та нар Европт ирээд ийм байдлаар явах юм бол 2 чанахгүй шоронд орох байх гэж бодож байна. Шууд цагдаа барьж аваад энд 9 сарын дотор 4400 гаад хүмүүс өгсөн газар байна да.
9 сарын дотор. Одоо 1944 оны 5 сараас 1945 оны 2 сар хүртэл одоо дунджаар 4400 харагдсан. Дизенхоф. Амиа алдсан. Ихэнх нь цэргүүд тэгээ совет цэргүүд бас офицерууд байсан. Энэ ардаа. Одоо яг одоо бидний харж байгаа бид хоёрын байгаа энэ талбайд гэхэд үндсэндээ бол нааралтай. 9 сарын дотор үстэй. 9 сарын дотор 44 оны 5 сар гэж аахгүй харж байна. 44 оны 5 сараас 9 сар хүртэл. 45 оны 2 сар. 2 сар хүртэл 4400 гаруй хүн 4400 хүнийг үндсэндээ бол амиа алдсан. Амиа алдсан юм уу? Одоо ямар ч байдлаар алдсан байж болно шүү дээ. Хороосон байж болно, хөлдөж өгсөн байж болно, өвлийн үүдэнд те. Өлсөж өгсөн байж болно, ядарч туйлдаад өгсөн байж болно. Карантин хоф бол бас нэлээ юу байна? Амар том юм байна те. Тийм байна. Цаашаага ингээ явсан чинь бас нэлээ явж шүү дээ. Гэхдээ карантин хофт нь болохоор ердөөсөө дандаа ихэвчлэн нэг одоо нацинуудын эсрэг тэмцэлдсэн бөгөөд бас цэргүүд, цэргүүд, офицерууд барьж авч энэ ч хийдэг байсан юм байна л да. Нэг жирийн одоо хоригдсон нөгөө хүмүүсээс нь тусна. Аимшигт. Одоо хардаа гэж. Одоо ингээд лагерийн ойролцоох амьдарч байгаа хүмүүс байна шүү дээ, тий. Хөшөө. Хүмүүс ингээд одоо энэ лагерийн ойролцоох ингээд хүмүүс амьдарч байгаа шүү дээ, тий. Тэгээ тийм хүмүүс ингээд заримдаа энэ лагер дээр ингээд ирдэг байсан гэсэн заяа. Тэгээ хүрлцэж өөртөө ингэж ирснээ тэр нэ одоо жишээлбэл ингээд гадаа ингээд хүн буудаж алж малаал ингээд тиймэрхүү үйлдэл болж байгаа шүү дээ. Тэгээ цэргүүд нь хэлдэг байсан. Та нар наадхаа жоохон хүний нүднээс далд хийчих болох уу? Бид нар ингээ хажууд нь амьдарч байгаа учраас бид нар жоохон төвхтэй байна гэдэг байсан гэсэн тэр үедээ. Харин уус тэгэхээр ерөнхийдөө тэр үедээ ч гэсэн масс одоо иргэдэн яг зөвдөгж исэн үе байгаа байхгүй. Одоо Хитлерийн хийж байгаа үйлдэлийг бол зөв гэж үзэж исэн. Тухайн үедээ шүү дээ. Тэгээд цаг үеийн бас цаанаа л өөр. Тий, цаг үе 100 гэдэг бас шал өөр л байсан л та тухайн үед үзэл бодол. Дээрээс нь тэр чин дандаа улс төрийн бодлого явж байгаа учраас улс одоо тэр чигээрээ ингэж буруутсны том жишээ байхгүй юм ч та. Аимшигт. Энэ бол үндсэндээ хүмүүс байрладаг байсан байрн. Тэгээд тийшээгээ хаалгаар гараад ингээд цаашаага ингээд явхаар хүмүүсийнх нь нэг ажилтдаг байсан. Ажлын талбай малбай нь байв. За тэгээд музей үзцгээе. Энэ бол угаасаа амар хэцүү хүмүүс зориулсан тийм хүндэтгэлэн л музей авах гэж бодож байна. За guys тэгэхээр юунд ороод ирлээ? Музейд нь ороод ирлээ. Энэ зөвхөн орчин үед музей болгоцсон болохоос биш те. Урд нь бол яг энэ юу байсан гэлээ? Аллагын өрөөнд доор байсан. Тэгээ аллагын өрөөнд доор байсан. Гिचэн тэгээд одоо орчин үед бол энэ музей болцсон юм байна. Музей болгоод ингээд засцсан юм байна. Тэдүүлээ бас аллагын өрөөнийх нь өрөөг нь бас орж үзнэ. Энд нэг юу юм бэ? Тухайн үед хэрэгжилжсэн цаас жижиг хэрэгсэл одоо юу гэдгийг эд хэрэгслүүд нь энэ музейд ерөнхийдөө хадгалагдаж үлдсэн юм байна. Одоо жишээлбэл та нар харалтаа. Нэг хэрэгжилжсэн цаг маг зургнууд ингээд байхгүй. Энэ нэг пайз те тэр хоригдчихсэн хүмүүсийн хоригдлын дугаар тэгээ пайз. Тэгээ энэ боговч юм уу? Энэ боговч юм зүйлгээд бас ингээд номер бичдэг байсан. 38 онд гарч ирсэн постэр зураг юм шүү. Тийм ээ. Ухуулга угаасаа нэг 18 оноос хойш ухуулга эхэлсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ нэг иймэрхүү постерууд бас явдаг байсан юм шүү. Яа одоо манайхан сонгуул тийм ч улс төрийн яг үзэл суртал учраас яг манайхан шиг одоо ингээл гах одоо яа гэсэн байгаа байхгүй тийм одоо манайхан шиг эрс өөрчлөе эрс шинжлэе гэдэг шиг л иймэрхүү постэр гаргаж байгаа л тархи угаадаг байсан юм шүү. Ухуулга хийдэг байсан юм шүү те. Монголд одоо бол яг энэ постерыг харсан чи яг Монголд нэг улс төрч сонгуулийн үеэр эрс өөрчлөе гэж тэгдэж шүү дээ. Яг тиймэрхүү худлаа үг санаанд орж байна.
хязгаарч өөрчлөгддөггүй. Одоо бол угаасаа тэгэл инфляцид алуулж байгаа юм Монгол. Хязгаарч өөрчлөгдөөгүй л байхгүй та ер нь бол. Тэр үед яг хэлжсэн хурц ингээд хурцэн дээр ингээд нэр мэр бичсэн байгаа байхгүй юу? Бэдлэхэн хурцсан хараад ямар амтны нэг барьжсэн юм л доо. Тэр энэ жагссан байгаа байдал нь харагдчих таар та. Сэний бидний гадаа байсан газар ч одоо ингэж жагсдаг байх юм шүү дээ. Байсан байх юм шүү дээ. Хэрвээ энэ нөгөө хоригдлуудын тоон зөвхөн ганцхан л дутсан байсан байх юм бол энэ нэг олон цагаар давтдаг байсан гинэ. Бүгд яг жагссан байх хэвээр ганц ч хүн дут байх. Нөгөө нэг зөвшөөрлөхгүй одоо болохгүй. Ингээд урахад жагсаа зогсох хэвээр. Өдөрт 3 удаа. Өдөрт 3 удаа жагсна. Тийм. Skip time weg эрхчлөөрөө хүрэх зам байгаа гинэ. Ийм хувцас өмсөд үндсэндээ бол энэ ч байдаг байсан баг. Тэгээд энэ бол мэдээж зүгээр л даван хувцас харагдаж байна. Тэгээд энэ хувцастай өвлждэг байсан гэж та нар боддоо. Яа гадуур нэг өмсдөг байсан болов. Зодуулдаг байсан сандал гэж. Яаж зодуулах вэ? Хөвтөж байгаа зодуулах. Энэ одоо шийдгүүлэх хоригдол одоо энэ дээр дээшээ гараад бөксөө гаргаад хөвтнө гинэ. Тэгээд энэ чинь ташуураар бас яг тэр нэг одоо тэр цохиурын одоо энэ ташуураар цохиулж зодож одоо шийдэгдэг байсан. Шийдэгдэг. Тэгээд ихэвчлэн эдгээр нь бас амар хүнд гэмтэл үлдээдэг. Тэгээд эдгээр нь баг энэ лагер тэрдөөсөө идэгдэг байсан. Тэгэхгүй тэгээ баг тэр чигээр ингээл амьдралаа багын дуусгаж байгаа юм шүү дээ. За энэ тухайн үед хэвлдэг байсан энэ дурантай буу гэж байна. За энэ бол снайпер шиг буу. Гэхдээ энэ бол кар 98К гэдэг тоо 98 та. Үйлдвэрлэж исэн үйлдвэр нь болохоор Daimler Puch-гийн Daimler ч одоо Mercedes-Benz шүү дээ. Daimler байсан гэж юу? Тийм байна. Тэгээ нэг компаниас юм шүү. Puch гэдэг нь бас нэг Австрийн шүү дээ тий. Австрийн өөрийнх нь Puch Австрийн компаниас. Daimler ч Германых шүү дээ. Daimler Германых, Mercedes. Энэ үйлдвэр. Энэ бол кар 98 нэг иймэрхүү бод юм байна. За энэ бол яг одоо аллага үлддэг байсан өөрөө орж байна. Түр байсан шүү дээ. Аллага өөрөө гэсэн. Farm Common Area and Memory. За одоо бол энийг мэдээж орчин үед те засаж янзлаад бас хүн үзэхэд аятайхан болгоод тавьсан байна. Тэрнээс биш дайны үед бол энэ өрөө бол мэдээж бүр навшил байсан байлгүй. Маш олон хороож байгаа тий алж исэн. Тэгээд ийм том заал ингээл хөглөрдөг байсан байлгүй дээ. Энэгээр бодволаа шүү. Энэ зодддаг байсан ташуур нөөж нар. Энэ хүний ташуур үстэй. Хөгийн тий. Тэгээд дандаа ийм бид нар ташуурнууд нь дандаа арьс байгаа байхгүй. Арьс чинь тэгээд бүр баллаар өвдөн үстэй. Ширэн бүссээр цохиулахад амар өвддөг үстэй. Энэ бүрээд гарын арталт нь уйж байгаад ингэж өлгөж байна шүү. Энэ өрөөнд бас нэг ингэж яаж алдаг байсан одоо хүмүүсийг яаж хороодог байсан энэ чи тайлбар бичиж жишээлбэл энэ чи хараа. Жишээлбэл энэ харж байна. Тийм нэг дээр нэг төмөр байсан шүү. Ингээд дүүж. Энэ нэг төрөүний дүүжлэгээний өрөөнд те дүүжлдэг өрөөнд байсан. Яаж дүүжлдэг байсан зураг нь бас байна. Тэгээд энэ өрөөнд одоо ингээл хүмүүсийг ингээл болонлоо харуул зогсоож байгаа л тэгэл ерөөсөө хүзүүрэн буудаал алчдаг байсан гэж энэ одоо зураг нь байна хартаа. Ингэж зогсоож байгаа. Ингэж зогсоож байгаа л хүзүүрэн буудаал алчдаг. Энэ тэгээд түрүүний юуны өрөө байна. Дүүжлдэг өрөө. Тэгээд дүүжлүүр нь ихтэй баг юу биш. Олс биш зүгээр юм төмөр утсаар дүүжилждэг байсан байхгүй. За энэ хараа энд харагдаж байгаа зураг бол энэ өхлийн
шат гисэн байхгүй юу? Чулууга тэр дээрээс жижиглчээд энэ шатаар дээш доош нь зөөдөг байсан байгаа. Тэгээд тэгингээ бас хажуугаар нь бас их офицерууд зодуулдаг байсан. Тэгээ бүр сүүлдээ ядраад энэ шатныхаа уран өнгөрөөд тэгээд баг үхдэг байсан гэж байгаа. Зөндөө олон хүмүүсийн шатан дээр үхсэн гэж одоо мэдээлэл тийм байлээ. Тэгэл гарч байгаад одоо энэ үхлийн шатан дээр бас очиж үзнэ. За энэ ахад нэг юм аллагын өрөө гисэн бичгтэй ийм өрөө байж байна хар та. Тэгээ энэгээр бол ингээл янз янзын цэцэг одоо дурсгал зориулсан маш их зүйлсийг байгааг харж байгаа. Ингээл энэ өрөөнд одоо аим өргөгдсөн тийм ээ. Ийм хүмүүсийн дурсгалд зориулсан одоо ингээл маш их ийм хан дээр бас ийм хүндэтгсэн самбарууд өлгсөн байгааг бас харж байгаа. Зураг өргөтэй байгаа. Тэгээд цэцэг өргөсөн байна. Тэгээд энэ араа энд бас юм одоо амар хэцүү хүмүүс зориулсан юм лаасаасан байна, цэцэг тавьсан байна. Тэгээд энд бол мэдээж юу хийдэг байсан нь бол ойлгомжтой. Энд бол мэдээж энтлийн өрөө бол мэдээж аллагын өрөө юм чинь тийм ээ. Энэ бол ингээд наашаа оруулж ирж чандралдаг байсан, тий шатаадаг байсан ийм зуух бол харагдаж байна. Тэгэл одоо энэ зууханд одоо энэ өрөөнд энэ аллагын өрөөнд амар өргөцсөн хүмүүсийн дурсгалын энэ самбарууд бол ингэж байж байна. Гэхдээ юу юм тийм шүү. Энэ бол амар юм шүү. Ангас том. Доор нь гал шатгаал дээр нь тэгээд энэ дээр тавиал орчихдог байсан юм шүү. Доор нь галлал дээр нь зөгцсөө тавиал ингээл. Америк хүн хийдэг байсан байл. Бас хийдэг байсан болоо. Энэ дээр нь юу газар хартуулдаг байсан шүү. Тэгээд түрүүнд гисэн байсан шүү дээ. Одоо энэ нэг газар хордуулж бас ингэж хороодог байсан. Үндсэндээ бол яг хордоод газар хордуулаад өөхөх хүртэл 20 минут үргэлжилдэг байсан гэцээс. Тэгээд өөхөх хүртэл бол ер нь хамгийн хүн бол хамгийн байж болох хэмжээгээр одоо тарчилж өгдөг байсан гэж бичсэн байсан. Тэгээд аимшигтай. Юу юм нэр зөвхөн албан ёсны одоо нэг бүртгэгдсэн албан ёсоор бүртгэгдсэн хүмүүсийн ам өргөцсөн хүмүүсийн нэрс гэнэ. Ингээд бүр аимшигтэй байхгүй. Одоо ингээд энийг ингээд тодруулаад ингээд ойртод харах юм бол одоо ингээд нэрс байгаа байхгүй. Бид ингээд дандаа хүний нэрнүүд аимшигтэй үү. Ямар энэ тэг ингээд яг хог нэртэй ингээд бичсэн байгаа байхгүй. За энэ бол үндсэндээ тэгээд энд ам өргөцсөн хүмүүсийн нэрс бичигдсэн ийм нэг хэсэг байна. Тэгээд тус бүр нь бараг 2000 хуудастай. Тэгээд 4-5 ийм ном шиг ийм цааснууд байна. Та нарын харсан дөрөвний одоо энэ шүү дээ. Энэ ном шиг юм жишээлбэл бараг 2000 хуудас байгаа байхгүй. 2000 хуудас бараг дүүрэн тэг хүн зөвхөн хүний нэрс байгаа байхгүй. За тэгээ одоо хэдүүлээ хаашаагаа орох гэж байна гэхээр одоо газар хордуулж одоо хүнийг хороодог байсан өрөөлөө хэдүүлээ орцгоё. Газ камер гэнэ. Хараа. Энэ биш тараа. Энэ дотор төгжээл энэ газар болж шахчихдаг байсан юм. Энэ бүр төмөр хаалгах цагаар та. Тийм. Төмөр хаалгатай юм шүү. Ингээл төмөр хаалгатай бүр ингээд түгжиж байгаад хүмүүсээ оруулж ингэж түгжиж байгаа л тий. Тэгээд энд юу байна? Тэгээ энэ өрөөнд оруулж гаднаас нь түгжиж байгаад үндсэнтэй бол нэг 20 орчим минут болгож байгаа л. Тэгж н араа юм шилэн юм нүхтэй.
тэг шилэн нөхөр нь харж байгаа л те одоо хүмүүс өгч үгүй юу одоо юу гэдэг харж байгаа л оролцоогоор бол нэг 20 минут орчим болдог байсан гэж бичсэн байсан. Тэгээ мэдээж газанд хордож өгч байгаа юм чинь тэгэл ямар л олиг вэ гэж те хамгийн байж болох хүн бол ерөөсөө хамгийн байж болох өндөр түвшинд тарчилж өгнө гэсэн үг. Чигээр хүмүүсээ цахиж ирсэн нэг зураас стейбл зураас сонгорхоо янз янзэл харж байна да. Хурууны хээ вэ нүггүй юу? Энэ одоо тийм бөгөөд тийм шүү дээ. Ингэсэн хар самардсан юу вэ шүү дээ. Энэ ба хар гэдэг баг юу юм шүү. Бараг хурууны энэ үг харагдаж байгаа байхгүй юу? Харагдаж байна. Elle gël тусгаж байгаа. За одоо наарч яг нэг хорооны хэнүүд л харагдаж байна хүмүүс. Энэ зураас бас энэ 9 шидэмар цохиж байсан. Тэгээд байж магадгүй. Лак нь ингээд унтсан. Тийм. Ураа. Төмөр хаалгаар түгжиж байгаа. Тийм бас нэг хаал гарч байна. За энэ бол яг нөө одоо ингээд дээдлэлт нэг юм хоолойнууд нэг юм даа байхгүй. Нүхтэй тэгэл газ шахдаг гэсэн үг хараа. Энэ өрөөнөөс бол газа үндсэндээ бол хоолоогоор шахдаг байсан гэж байна. Үндсэндээ бол хоолоогоор газа энэ өрөөнөөс шахдаг. Тэгээд энэ ч бол юу яадаг хүмүүсийг газар хордуулж бас алдаг байжээ, хороодог байжээ те. Энд ихтэй доторх бэлтаа илүү бүх юм нь бол яг тэр чигээр хിവэрэ байна шүү дээ те. Хан ман одоо юу гэдэг. Одоо энэ сүүл цахилгааны юу хийсэн юм. Тэрнээс биш яг энэ босод бүх юмнууд нь бол яг хിവэрэ. Бэлтаа одоо юу гэдэг. Газрын бэлтаамжууд юм те. Шалгын шиг орохын өмнө бас ингээд бэлддэг гэх юм уу. Ерөнхийдөө бол тэгээс бүх хувцас тайлал илүүдтэй одоо юу гэдэг гоёл чимэглэл алтан шүүд бүх юмнуудаа одоо энэ чинь ингэж шалгатаж тэгээд бэлэн болсон нөхцөлд тэгээд дишигээ ороод тэмүүлтэл болдог байж тээ. За гараа хэдүүлээ. За гараа. Хүн шатааж ирсэн нэг түрүүн 100 гэд ярьжсэн шүү дээ. Тэрний янд нь энэ харагдаж байна. За тэгээ хэдүүлээ сая алгын өрөөг үндсэндээ үзэж дууслаа. Тэгээд яаж хүмүүсийг бас шатааж те одоо юу гэдэг тэгж хороодог байсан. Тэгээд дээрэс нь газар яаж хордуулдаг байсан. Тэр өрөөгийн хөдөлгөөс бас үзлээ те. Маш хэрцгий байдлаар хүмүүсийг тачлааж алдаг байсан нь бол энэ чэнэс тод жишээнээс угаасаа энэ баримттай зураг бүх юмтайгаа ингээд байж гин. Тэгээ одоо хэдүүлээ хайжчих чинь гэхээр нэг түрүүний үхлийн шат гэж ярьж байсан шүү дээ тий. Тэгээ үхлийн шат руу хэдүүлээ бас очиж үзье гэж бодож байна. За аимшигтай хөдөө өдөр байна. Бүр засаар шуураад эхэллээ. Тэгээд бид хоёр явсаар хагаад тэр нэг үхлийн шат гэдэг гэж нэрлэжсэн газар нь хүрээд ирсэн. За тэгээд тэр шатаар бол үндсэндээ энэ харагдчихсэн хүмүүс ажиллаа хийж байгаад тий одоо ингээд чулуу өргөж байгаад тэгээ ингээд дийлхээ болоод ингээд унах юм бол үндсэндээ бол тэгэл шууд амар сэтдэг ийм өндөр аюултай ийм шат байдаг. Эсвэл одоо юу гэдэг хүн ажиллаа хийж чадахгүй үнэхээр сүлдаад унах юм бол одоо нэг офицер ирэл буудчихдаг, зодддаг, шийдэгдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар тиймэрхүү байдалтай бол байсан. Тэгээд тийм учраас үхлийн шат гэж бол нэрлсэн юм байна лээ. Үхлийн шат нь тэр харагдаж байна. Энэ бол яг наашаага наадал тал руугаа бол үндсэндээ яг ихц шат байгаа байхгүй юу? Шууд ихц ингээл доош юмдаг тийм. За наадалд харагдаж байгаа энэ ажлын чулуу үйлдвэрлэдэг байсан энэ уурхайг та нар харж байгаа байхгүй юу? Аимшигтай ийм гүнзгий ийм уурхай бол харагдаж байна.
насаар шуураад алах нэ. Харин үлдлээ. Хоёр хоногийн өмнө шорт бодуулахтай явчихсан шүү дээ үнэндээ тэгээ. Одоо ингээд өвөл болчлоо эргээд. Та нар харж байгаа бах зүгээр л хавар наврын хувцастай явж байгаа. Бараг өвлийн гүр төргөө өнөөдөр орох байсан байна. За тэгээд өнөөдөр бол Маутхаузен гэж хорих лагер дээр хэдүүлээ ирж үзлээ. Тэгээд надтай хамт явсан манай найз Гэри бас Instagram-ыг та нар дагаарай. Доор бичээд үлдээч. Тэгээд Польшид бас нэг маш том хорих лагер байдаг. Тэгээ хэрвээ энэ бичлэг бас маш та нарт таалагдаад үндсэндээ бол Польшид байдаг бас хорих лагерыг үзэх сонирхол байвал та нар бас комент бичээрэй. Хэрвээ олон хангалттай хүн байвал бас Польш руу нисэж тийм ээ Польшиг зорж болно. Concentration лагер тийм ээ. Одоо хорих лагерыг хэдүүлээ үзлээ. Үндсэндээ бол еврейчүүд болон бусад маш олон үндэстнүүдийн хүмүүс хэлмэгдсэн хүмүүс бас ингээд нийтдээ хоригдож бас олноороо ингээд гим зэмгүй ямар ч гим зэмгүй ингээд халагдсан тий хороогдсон тарчилж өгсөн ийм хорих лагерыг хэдүүлээ бас үзлээ. Тэгээд үнэхээр бас харамсалтай байна. Хүн төрөлхтний амьдралд бас ийм зүйл болж тохиосон явдал тийм ээ. Ийм тол бас байдагт бас үнэхээр бас харамсаж байна. Хүний тархинаас бас буруудвал тийм ээ, масс буруудвал, улс төрийн бодлогыг буруудвал яаж бас ямар үр дүнд хүрэхийг бас энэ ч харж болох хаа гэж бодож байна. За Гэри ямар сэтгэлтэй байна гэх юм. Үнэхээр бас хүнд юм үзэж харлаа шүү дээ. Тэгээд анх удаа л иймэрхүү юм үзэж байна. Тэгээд бас нэлээд эвгүй газар зөндөө байна уу. Одоо тэгээд ийм газар ийм олон хүмүүс амиа халтсан гэхлээр бас жоохон яах вэ одоо тэгээд бас түүхэн талаас хараад үзэх юм бол нэлээд харанхуй өдрүүд жилүүд л байна гэдг нь одоо нэлээд л мэдрэгдлээ. Аимшигтай. Үнэхээр хэлэх үг олдсонгүй яг үнэндээ. Газар одоо хордуулж одоо хүмүүсийг хороодог байсан тэр өрөө бол өстой үнэхээр хөгийн санагдлаа. Тэгээд тэр зуух муух одоо юу гэдэг те аимшигт. За тэгээд нэг бодно өстэй guys. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та. За баяр та. Bye.